Мунхаг баян. Эртээ урдын цагт их олон тариан талбайтай нэгэн баян хүн байжээ. Тэр тариан талбайн дундуураа алхаж явахдаа "Би чирнэ баян хүн шүү" гэж өөрөөрөө бахархаж боддог байлаа. Тэр баянд дутагдах, гачигдах зүйл нэгч байсангүй. Гэвч баяны сэтгэлийг зовоодог нэг л юм байлаа. Тэр бол тариага боловсрч дууссаны дараа хаана хурааж хадгалдаг вүлээ гэсэн бодол. Яагаад гэвэл баяны бүх амбааруудад нь багтахааргүй их тариан байжээ. Баян эзэн шаналсаар л бодсоор л тэгж байж нэг мэргэн санаа оллоо. Ерөөсөө олон жижиг амбааруудаа нураагаад оронд нь ганц томыг барьчих гэж боджээ. Баян бодож олсон аргандаа их л сэтгэл хангалуун байлаа. Нэг л өдөр баяны олон жижиг амбаарууд нь үгүй болж оронд нь нэгэн том сүрлэг амбаар боссон байлаа. Эрхөвч санаа зовх юмгүй сайхан жаргандаа мөнгө ч хангалттай болно. Эдээд баршгүй хоол хүнс амттан. Заац өөрийнхтэй л гэж бодож хэвтэж байгаад хэсэг зөөрмөглжээ. Гэтэл баяны зүудэнд ертөнцийн эзэн "Мунхаг хүн чи өмч хөрөнгөө худалдаад өглөг үйл хизээч хуучрахгүй савыг дэх булгайж хэвэн хорхоо сүтгэж үл чадах тэнгэрт шавхагдшгүй баялгийг өөртөө хураах түн" гэж мунхаг баян хэлжээ. Тэгээд тэр баян сэрээд мунхаг юм хийснээ мэдээд өөрийн хураасан эд баялгаа өнчин ядуу хүмүүст өглөг болгон тарааж өгчээ. Харин энэ явдлаас хойш өнөөх баян ертөнцийн эзний шавхагдшгүй баялгийг хураах болсон юм гэдэг.